Хохирогчийн үед одоо би эцэгтэй нь уулзсан, эрүүл мэндийнх нь төлбөрийг төллөө, анхаарлаа тэр хүүхдийн эрүүл мэндэд л анхаарья гэсэн. Өнөөдөр хүүхд нь одоо амар аманд бүтэн ирдсэн, та нар ингээл очиж уулзсан ярьсан авсан уу? Тийм байж л байгаа шүү дээ. Тэгээд эрүүл мэндийн нэгэнд одоо хамар аманда операц хийлгээд ирсэн, Солонгос сайн эмнэлэгт хийлгэсэн гэсэн. Тэр тал дээр нь анхаарья. Бусад тэр хуулийн асуудал, энэ хэргийг шийдэх асуудал нь бол хуулийн дагуу явж байгаа. Хууль шүүхийн дээр бүрэн 100% анхааралтай ажиллаж байгаа шүү дээ. Тэрний зүгээс хохирогчууд хэлээр тавиулахаар санал гаргасан шүү дээ. Бид нар тийм санал гаргаагүй. Мөрдөн байцаагч нь гаргасан шүү дээ. Хохирогчийн аав нь болохоор төрийн өндөр албан тушаалтай байсан хүмүүс ерөөсөө биднээс уучлалт гуйгаагүй те. Энэ хүмүүст ер нь уучлалт гуйх гэдэг тийм ёстой байна уу гэдэг мэдээлэл. Одоо ааваас нь би одоо тасцуугийг тань угаасаа урд мэднэ. Би очиод хэлээ за 28-т хүрсэн насанд хүрсэн залуу. Нөгөөх одоо залуу нь 24 5 юм уус гэд 3 дүү залуу шиг байлээ. Энэ асуудлууд ийм асуудал болж хоорондоо зодтолтжээ. За тэгэхээр зодтолсон шалтгааны та нар одоо мөрдөн байцаах үйл ажиллагаа явж байгаа учраас би энд ярих юм алга. За тэр найз охиныг оролдоод мессеж өчээд ингээл ихэлсэн гэж манай залуу тайлбарлсан. За тэр нотлох байрны тэр видео өчлөөр бүгд байж байгаа. Тэгэхээр найз охин одоо тэр янз бүрээр оролдоод доктор нь одоо ямар ч ир хүн бас нэг дуртай байхгүй л үү тийм ээ. Тэрнээс болоод би муудалцаад гараад ингээд зодоо болсон юм байна л гэж ойлгосон. Ямар шалтгаантай